За сайн байцгаана уу та бүхэндээ энэ үеийн мэндийг хүргэе. За энэ зөвгийнхаа бичлэгийг оруулгүй нилээдгүй томлоо. За өнөөдөр Улаанбаатар тарьсан хөдөлмжнийхээ хөлсийг биелэхийг ажиллаж байна. За хоёр мөрний хөдөлмжний төмрийг аваад бэлдсэн байгаа. За одоо үлдсэн нэг мөрнийхээ Улаанбаатар шаасан төмрөө авч галерийн хуулж за услын услахааныхаа системийг авъя гэж бодож байна. За өнөөдөр Улаанбаатарын утаа зайдуулж хуцлагын пленкийг хуулж за нойлны утны сойлох хийж байсан төмрүүдийг гаргаж гэх мэт ажлуудыг бол хийлээ. За маргаашнаас компостоо цацаж доломит гэх мэт шим тижээлийн процедураа хийгээд ротор сэрүүлэгч явж тусланаа. За өнөөдөр 2021 оны 10 сарын 12-ны өдөр за өчигдөр хөдөлмждөх Улаанбаатарын утаа зайдуулж хуцлагын пленко гаргаж мөн туслын услахааны шаланкийг гаргасан байгаа. За өнөөдөр ажлаа үргэлжлүүлэн доломитын нутгаа цацах мөн шохон чулууга цацах зэрэг ажлуудыг хийнэ. За манай энэ хөдөлмж 15-ыг харьцах 7-гийн хэмжээтэй 105 м хөдөлмж байгаа. За үүнд 120 м-ийн өргөнтэй 10 гаруй метрийн урттай ийм 3 мөрөнд Улаанбаатар тарьдаг. Доломитын одоо хэмжээний хувьд одоо энэ 3 мөрөнд нийлээд нэг 100 орчим килограмм доломит цацна. Мөн шохон чулуугаас 100 орчим килограммыг цацнаа. За энэхүү доломитын нутгаа цацаж дуусглаа. За доломит магний кальцигаар баялаг ийм байгалийн чулуу байдаг. За энэ хөдөлмжний хөрсийг солилгүй жил бүр тармил тарьдаг. За хөрсөн дэх магний кальци тармилд хэрэглэгдснээр магний кальцигийн хөрсөн дэх агуулмж байнга багасч байдаг учраас доломитын нутгийг хийж өгдөг. За доломит авч хэрэглэх сонирхолтой хүмүүс дэлгэцэнд гарч байгаа утаслуу залгаж асуугаараа. За ингээд дараагийн шим тижээлийн бодис болох шохон чулууга хийцгээе. Шохон чулууны хувьд хөрсөн дэх кальцийг нөхөх зорилгоор хэрэгжилж байгаа. За шатаасан шохон чулууны нунтгийг бол хэрэгжилж болохгүй. Учир нь хөрсний pH-ыг ихсгэх магадaltaй учраас хэрэгжилдэг байгаа. За ингээд их том баг нь бол 5 м орчим ийм шатаагаагүй байгалаараа байгаа ийм шохон чулууг хэрэгжилдэг байгаа. За хөрсөн дэх кальци, магний, калигийн тохиромжит харьцаа гэж байдаг. За кальци 5 байхад магний 3, кали
1 гэсэн 5 3 1 гэсэн харьцаатай байдаг. Тэгэхээр кальцийг түлхүү гэрэлж өгөх нь зүйтэй. За магний кальци хоёроо бол хийчихэж байгаа. За калигийн хувьд бол би үхрийн бууцаар компост бордоо хийдэг учраас тэр компостоор бол хөрсөндөө калийг өгдөг. За ингээд шохон чулууга дараагийн ажил бол компост асгах ажил байгаа. За компост атсан машина хүлэмжиндээ оруулаад ирлээ. За энээс нааш явахгүй учраас твшнээс нь тэрэгцрээр зөөж 3 мөрөн дээрээ асгана. За би өөрөө үхрийн бууц, адууны хомоол, сүрэл зэргийг бол ашиглан ийм компост хийдэг. За миний хийсэн компост бол хөрсөнд бордоо болохоосоо илүүтэйгээр хөрсний физик шин чанарыг сайжруулах ийм компост байдаг. За энэ компостноос нийтдээ хагас тонн орчмыг энэ 3 мөрөн дээр тарааж асгана. За ингээд ажилдаа оръё. За өнөөдрийн ажлыг үүгээр өндөрлөе. Өнөөдөр 7 метрийн нүдгээ цацж, шохон жолоогаа цацж, компостоо тарааж цацлаа. Маргааш ажлаа үргэлжлүүлье. За өнөөдөр 2021 оны 10 сарын 13-ны өдөр. За хүлэмжиндх хөрсөө боловсруулж байгаа ротор сэрүүлэгч явна. За ротор сэрүүлэгч явахдаа мөрөн дээгүүрээ тракторын дугуйны мөрийг бол аль болох гаргахгүйгээр явал зүгээр байдаг. За энэ талаар бол би анх мэддэггүй байсан. Ингээд YouTube-ээс харж сурсан байгаа. За 3 мөртөө хөдөлмжийн хувьд бол ротор сэрүүлэгч трактораар явахдаа хамгийн цаадлын мөрнөөс эхэлж яваад за дунд хэрд нь очиод буцаж наашаа эргээд тэгээд цаад булангаас нь яваад ингээд хамгийн захын мөрийг бол дуусгана. За дундлын мөр бол мөн адилхан захын мөртөө бол адилхан явна. За миний хамгийн наадлын энэ мөрийг бол явахдаа ухарж орж агаад шууд шулуу яваад ингэж гарах ийм дараалалаар бол ротор сэрүүлэгч явнаа. За 4 мөртөө бол арай өөр болдог. Үүнийг та бүхэн асууж лавлах бол бичлэгийн комент хэсэгт бас оруулаарай. За ингээд ротор сэрүүлэгч явъя. За та бүхэнд ротор сэрүүлэгч явсны дараах байдлыг үзүүлье. За энэ захын мөр болон энэ дунд мөр бол яхах аргагүй ийм байдалтай
үлддэг. За энэ шулуу явсан хаалган талын энэ мөр бол ийм гоё байгаа. За энэ догол энтрийг бол гапагаар бол засч хамраа хийнэ. За ингээд услах ажилдаа орно. За дуслын услгааны ерөнхий шаланка суйрлууллаа. За ингээд утас татсан байгаа. За энэ утасны дагуу хамраа бэлднэ. За нэг хамрыг хийлээ. Иймэрхүү гоё тэгшин хийвэл дараа нь таримлаа тарихад эвтэйхэн байдаг. За энэ мэтлэн нөгөө хоёр хамрыг нь бас хийнэ. За өнөөдөр 10 сарын 14-ний өдөр. За өчигдөр бэлдсэн хамран дээрээ туслын услгааны 4 шаланкийг бол суурлуулсан байгаа. За ингээд гэлгараар бүтээн. За та бүхэн энэ сувгийн гадна талбайд хөрс боловсруулах бичлэгийг үзсэн бол сайн санаж байгаах. За гадна талбайд хөрс боловсруулахдаа бууцыг бол ашигласан. За бууцанд үүцэд задраагүй органик бодис агуулгадж байдаг учраас олон дахин услаж ротор сэрүүлэгч явах шаардлагатай байдаг. За энэ хөлөмжний хувьд бол органик бодис нь өрн гүйцэд задарсан компост хэрэглэсэн учраас олон дахин услаж ротор сэрүүлэгч явах шаардлагагүй. За ингээд гэлгараар бүтээдгийн хувьд бол хөрсийг дулаан байлгах, ингэснээр хөрсөн дэх бичил биетүүдийн үйл ажиллагааг дэмжих, мөн одоо хөрсөнд хийсэн шим тэжээлийн бодисууд ургамалд ашиглагдах хэлбэрт орох зэрэг олон ач холбогдолтой учраас гэлгараар бүтээдэг. За ингээд гэлгараар бүтээх ажилдаа орцгоё. За дунд хамрынхаа гэлгарыг бүтээж дууслаа. За хоёр захыг нь бол шороогоор манж сайн хөлөөрөө нэгтгэшүүлж өгдөг. За хоёр үзүүрийг нь бол услага дуустал онгорхоо орхиноо. За иймэрхүү байдлаар нөгөө үлдсэн хоёр хамрынхаа туслын услгааны шаланкийг суурлуулж гэлгараар бүтээн. За гудамжны хөрсөө боловсруулах ажлаа үргэлжлүүлж байна. За хамраа бэлдээд хамран дээрээ туслын услгааны шаланкуудаа байрлуулж услгаагаа эхэлсэн. За нэг хамрыг 3 тонн орчим усаар услана. За дунд хамар, зүүн захын хамар нэгэн зэрэг услагдаж байгаа. За баруун захын хамрыг дангаар нь услана. За үүний дараа гэлгараараа бүтээнэ. Өнөөдөр 3 дахь хамраа услаж гэлгараа бүтээж дуусч байна. За гэлгарыг бүтээхдээ хоёр захыг нь хөлөөрөө гიშгэж байгаад өрчгөр биш тэнгэр бүтээвэл зүгээр байдаг. За ингээд үзүүлье. За мэдээж гапа хэрэглэж байгаа. За энэ гэлгарынхаа захтайг нь сайн гიშгэж өгч байгаа. Тэгээд шороогоор манж өгнө. Энэ хүрээлтэйгээр шороогоор манж өгсөний дараа хөлөөрөө гიშгээд
нэвтрүүлж өгнө. Гэлгара бүтээж дууссаны дараа иймэрхүү байдалтай боллоо. За ингэж боловсруулсан хөрс ирэх хавар 5-6 сард үргэлжлэгээ суудлахад бэлэн болсон байдаг. За өнөөдөр энэхүү хөдөлмжнийхаа хөрсийг боловсруулах ажлыг дуусгаж байна. За миний энэ туршлага та бүхэнд ашиг тустай ийм мэдээлэл байсан бол энэ сувгтаа subscribe хийж хонх тавчаа дараарай. За ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Баярлалаа.